мэрэгжил сонголт одоо хүний амьдралд хамгийн чухал сонголтуудын нэг мөн ч гэсэн бүр яг хамгийн чухал зүйл нь хүн байх хэрэгтэй гэдэг аахгүй юу? Хүн чанартай байх хэрэгтэй, өрөвдөх сэтгэлтэй байх хэрэгтэй, нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй, хор шартай байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй тий. Хүн хамгийн чухал нь хүн чанартай байх учраас одоо яг энэ нэг дээрлэхэлт гэдэг сэдв бол миний яг ингээд бүр ингээд голыг зураад байгаа сэдв байхгүй юу? Надад амар хүн дээр тусч байгаа. Тэгээд би яг ингээд энэ зүйлийг харсны дараа өөрийгөө бодсон байхгүй юу? Одоо жишээ нь та нар дунд дээрлэхэлтэнд ямар нэг байдлаар өртөжсэн хүмүүс байгаа юу? Гараа өргөдөө. За, одоо тэгвэл ямар нэгэн байдлаар дээрлэхэлт хийжсэн хүн байгаа юу? Хэдүүлээ ингээд амар гоё үнэн байх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь би 10 жил байхдаа намайг хараа мараа ингээд одоо тий эсвэл ингээд цохиж мохоол тийм дээрлэхэлт бол надад зөндөө ирж исэн. Гэтээ би тэрийг зүгээр байдаг л зүйл юм байна гэж бодоод би зөрүүлээд яг ангийнхаа хүүхдүүдэд нөгөө ангийнхаа хүүхдүүдэд яг тэр одоо юм муухай мэдрэмжийг өгчээсэн байгаа даа байхгүй юу? Одоо жишээ ярих юм бол манай нөгөө ангид нэг юм нүдний шилтэй банд байдаг гэсэн аахгүй юу? Тэгээд ийм амар хөөрхөн юм хөвгчлөлтэй ингээд далдганаад явчихдаг нэг нөгөө ангийн бандэр байдаг та. Тэнгүүт ингээд намайг ингээ амар өдөөл цохиж мохоол ингээд ангууд нь миний уур хүрээд тэг би тэр хүүхдийг ингээд амар их зодддаг байсан заяа. Тэгээд би тэр хүүхдийг ухааны шиг гэж хочилдог байсан заяа бүр. Яг үүндээ ухааны шиг гэж яг юу гэсэн үг юм те би өөрөө одоо ойлгохгүй байгаа байхгүй юу? Ухааны гэдэг чинь нэг юм те ишиг гэдэг чинь дахиад нэг өөр төрлийн амтан байтал би тэр хүүхдийг зүгээр л ухааны шиг гэсэн. Тэр хүүхэд яг тэгж дуудуулаад амар муухай мэдрэмж авдаг ч байсан юм байлгүй мэдгүй одоо бодохоор би бүр амар харамсдаг байхгүй энэ бүх зүйлдээ. Тэгэл одоо ангийнхаа хүүхдийн би ингээд эрэгтэй хүүхдүүдийн нуруу муруун дээр бүр ингээд амар цохиж мохоол амар хөөрцөн охин байсан байгаа байхгүй өөрийгөө амар их юмд бодцоо. Тэгэхээр надад хүртэл одоо ийм зүйл энгийн юм шиг тэр үед санагддаг байсан гэхээр энэ зүйл даамжирсаар байгаад одоо энэ хэмжээнд хүрсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг юу хийх ёстой вэ? Одоо асуудал нь байна. Одоо тэгвэл гаргалгааг нь олох хэрэгтэй шүү дээ. Биднэрт эмпати чанар буюу хин нэгний өмнөөс өөрийгөө бодож ойлгох юм чанар хэрэгтэй байгаа юм байна. Тэр дээрлэж байгаа хүүхэд дээрлүүлж байгаа хүүхдээ оронд байсан бол гэж бодоод өөрийгөө бодоод үзэх юм бол тэр үйлдэл тэр хүнээс л гарахгүй. Тэгэхээр бид нарт ийм багахан ийм хүн чанар, багахан эмпати чанар байхад л энэ дээрлэхэлт одоо ингээд зогсох боломжтой. Гэхдээ зөвхөн тэр дээрлүүлж байгаа хоёр хүний асуудал биш. Одоо яг ингээд дээрлүүлээгүй, дээрлэхээчгүй зөндөө олон хүүхдүүд байна шүү дээ. Хажуудах нэгэндээ хэлэх ёстой. Бид нар тэгж чадаагүй байхгүй юу? Одоо миний үед бид нар зүгээр л байдгал зүйл юм шиг хажуунаас нь хараад идэг гэсэн байгаа байхгүй юу? Гэтэл энийг буруу зүйл шүү гэд надад миний найз хэлсэн бол би нэрээ тийм ч юм болов гэж эхний удаа бод. Хоёр дахь удаа би нэрээ буруу зүйл хийгээд байгаа юм бах та. За гэж жоохон холтно. Гурав дахь удаа надад дахиад нэг өөр хүн хэлэх юм бол би буруу юм хийгээд байгаа юм байна гэдгийг би ойлгож авах байхгүй юу? Тэгэхээр энийг ерөөсө зохицох боломжтой зүйл гэх юм бол хажуунаас нь харж байгаа хүмүүс буруу зүйл хийгээд байна гэдгийг нь хэлэх ёстой. Угсаа ингээд одоо миний үед байсан одоо тэр нэг зориг муутай 10 жилийн хүүхдүүдээс яг одоогийн энэ нийгэмд байгаа та хэдийн үе бол амар зоригтой үе гэж би боддог байхгүй юу? Хэл гэснээ хэлцдэг амар их чөлөөтэй. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг амар сайн илэрхийлж чаддаг амар тийм хэрсүү гэж та хэдийг ер нь боддог. Тэгээд тийм болохоор та хэд маань яг энийгээ болохгүй байгаа хин нэгэн дээрээ зөвөр ойлгуулж ингээд хэлж туслаасаа гэж ер нь бол хүсэж байна. Тэгээд дээрлэхэлт гэдэг бол ерөөсөө ор үндэсгүй болох боломжтой зүйл юм шиг надад бол санагдаж байгаа. Тэгээд та хэд маань хажууд чинь хин нэгэн найз чинь дээрлэхүүлээд байх юм бол тэрийг өмөр зогсдог байх хэрэгтэй. Хин нэгэн найз чинь эсвэл ангичин хүүхэд эсвэл таньдаг хүүхэд чинь дээрлэхэд байх юм бол боль гэд хилдэг байх зоригтой байгаасаа гэж ер нь бол би яг хүсээд тэгээд энийг та хэдэд бүр ингээд үнэн голоосоо хэлмээр санагдаад энд ингээд хурж ирж хэлж байна. Тэгээд надад одоо та хэд яг нэг зүйлийг хэлж өгөх үү?
Хэрвээ найз чинь дээрлэхүүлж ивэл өмөөрх нь гар орчих. За тэгвэл найз чинь дээрлэх ивэл буруутгах нь гар орг. Өргөө буруутгах ёстой байхгүй юу? Хүн буруу зүйл хийж байгаа бол бурууг нь хэлэхгүй бол тэр өөрөө өөрийгөө мэдэхгүй шүү дээ. Одоо бидний ингээд дийлэх ойлголт нь тийм байдаг заяа. Би ч гэсэн хэрвээ хин нэг нь надад хэлэхгүй бол би өөрөө өөрийнхөө яаж байгааг сайн мэдэхгүй байхгүй юу? Гаднаас нь харж чадахгүй учраас тэгэнгүүтлээ магадгүй тэд дээрлэж байгаа хүүхдэд наа дээрлэлт чинь буруу зүйл шүү бол гэж хэлээгүй, ойлгуулаагүй байж ич одоо ингээд тэр хүнээс болохыг шаардах нь амар буруу. Ойлгож байна уу? За хэлэх гээд байгаа юм хэм бол хин нэгнээс ямарваа нэгэн зүйл хүсэж байгаа бол эхлээд хэлэх ёстой. Чи эн чинь буруу зүйл ээ гэдэг зүйлийг хэлчихэд тэрийг нь хийхгүй бол цаатлын арга хэмжээг авах ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таад маань заавал хин нэгний оронд өөрийгөө тавьж үзээд тэрнийхээ үндсэн дээр шийдвэр гаргадаг байгаасай, эмпати чанартай байгаасай, хүн чанартай байгаасай гэдэг үднээс дээрлэлт гэдэг сэдвийг одоо орууллаа. За тэгээд одоо энэ дээрлэлт магадгүй чиний найз хийдэг бол найзаагаа болиул гэж байгаа шүү дээ. Одоо энэтэй үргэлжлүүлээд хэдүүлээ нөхөрлийн талаар ярилцъя. Та уусаа мэдж байгаах манай Fairway бол яг ингээд нэг ангийн 4 охин найзууд нийлээд хийдэг ийм уран бүтээл хийдэг продакшн байгаа. За тэгээд нөхөрлөл гэдэг зүйл яг ийм хажууд ханаа сонгож байгаатай адилхан амар чухал зүйл. Хүн хүрээллээсээ өөрийгөө тодорхойлдог байхгүй юу? Хүрээлэлчин хэр ингээд амар ийм шаргуу, хэр ингээд сайн байна чи дагаал тийшээ усна. Хүрээлэлчин чамаас доогуур тэ одоо ингээд жоох юм буруу зүйл хийдэг бол чи уруудна уу гэхээс биш одоо ингээд тэр хэдийг баг авч өгсөхгүй. Ягаад гэхээр чи ганцаараа байхгүй юу? Тэгэхээр хүрээлэл гэдэг чинь нэлээд олон хүн байгаа шүү дээ. Тэр олон хүмүүсийн дийлэнх нь ямар хүн байна гэдгээс шалтгаалаад чи тэр хүмүүстэй нийлэх хэсэг нь чиний сонголт байхгүй юу? Тэгээ тийм болохоор хэрвээ ингээд жоохон буруу хүрээлэлтэйгаа бол нэг удаа хэлж үз, 2 удаа бурууг нь хэлж үз, 3 удаа бурууг нь хэлж үз. Үнэхээр болохгүй бол орхиж сурах хэрэгтэй. Яагаад орхиж ийнэ гэхээр өөрийгөө хайрлаж байгаа болохоор. Буруу зүйлийг буруу гэдгийг хэлээд тэгэд за эднэр авахгүй байна да. Гэтэл эднэртэй байх хөгжилтэй дөө гоё доо гэж бодоод үлдэж болохгүй. Үнэхээр болохгүй. Яг ингээд нэг юм гоё найзууд байдаг л та. Надад ч гэсэн тийм найзууд байгаа. Ингээд хамт байхад амар гоё те ингээд үнэхээр фан те одоо ингээд цагийг амар гоё өнгөрүүлдэг. Гэхдээ тэр хүн буруу хүн байвал зүгээр л байх хэрэгтэй. Бүр ингээд тэр хүнийг хилж үзээд болохгүй бол хаях хэрэгтэй. Харьцаагаа таслах хэрэгтэй. Тэгжиж тэр хүн ядчил би буруу байгаа юм байна гэдгээ ойлгохгүй юу? Тэгээд миний найзуудын хувьд бол би амар азтай гэж боддог. Яг өөртөөгөө нийлдэг, зохицдог, ингээд найзуудтайгаа хамтдаа одоо хүртэл ажилладаг, цаашдаа ч гэсэн ажиллана. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу амьдралаас авах кайф нь надад амар гоё яадаг. Одоо хүмүүс ингээд нэг 24 цагийг хувааж үзээд байдаг шүү дээ. Ажил дээрээ байх 8 цаг нь амар гоё аз жаргалтай. Гэртээ нөхрөө зөв сонгочих юм бол гэртээ явах одоо ингээд 8 цаг нь амар гоё аз жаргалтай. Тэр хоёр нь ингээд амар гоё аз жаргалтай байх юм бол шөнийн унтах 8 цаг нь юм тайван тухтай унтна гэд хүн ингээд амьдралынхаа турш амар гоё кайфтай амьдарч болж байгаа байхгүй юу? Тэгээд найзууд гэдэг бол хизээч одоо ингээд хүнээс салшгүй заавал байх ёстой хувийн орон зайны нэг юм. Би одоо ингээд нөхөртэй ч гэсэн надад нөхөртэй хэлэхгүй зүйлс гэж байна. Ээж аавдаа хэлж болохгүй зүйлс гэж байна. Тэр одоо их чахтаа хэлж болохгүй зүйлс гэж байна. Тэгвэл тэрийг чиний энэ хувийн дотор байгаа энэ зүйлийг найз гэдэг одоо энэ орон зай нөхчих хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгээ тийм болохоор яг чиний тийм гоё нандан хэсэгчин найзчин одоо ингээд бас ингээд мэдрэгдэх ёстой учраас таад маань ингээд нөхөрлөл гэдэг зүйлийг амар гоё үн цэнтэйгээр бодож гоё зөв сонголт хийгээсэй гэж ер нь хүсэж байна.
Одоо ингээл амьдрал гэдэг бол миний бодлоор битүү юм сонголтын дунд байгаа байхгүй юу? Хүн тэгээд сонголтынхаа үр дүнгээр амьдардаг. Тэгээ тийм болохоор хамгийн түрүүнд таад маань эхлээд хүн байж юм бол, эхлээд зөв хүн байх юм бол энэ бүх сонголтнууд угаасаа цаашдаа зөв болоод явна. Чи эхлээд өөрөө зөв хүн байж ич чиний сонголтууд чинь зөв байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд мэрэгжил сонголт маш чухал. Гэхдээ илүү мэрэгжлийн хүмүүс нь яриг. Би та нарт зөвөр гоё жихнээсээ ийм яг бодит орчин дээр бид нэр боловсрал гэхээс илүү хүн байх дээр ямар сонголтууд хүнд хамгийн чухал байдаг вэ гэдэг талаар л ер нь бол ярих гад байгаа юм. Тэгээд хамгийн түрүүнд таад одоохондоо нөгөө нэг үерхэл эднэр бол бас чүчүүд хойшоо тавигдах зүйлс. Тийм болохоор эхлээд таад найз гэдэг зүйлийг амар гоё зөв сонгоосоо гэж хүсэж байна. Тэгээд надад бол 10 жилээсээ найзлсан амар хоёр сайн найз байгаа. Гэхдээ хоёулаа одоо гадаадад сурдаг болохоор би ингээм баг уулздаг. Гэхдээ тэр хүмүүстэй ингээ жоохон хол байсан ч гэсэн сэтгэлэн цаанаа амар гоё нэг юм уулзахад би буцаад яг 10 жилдээ очсон юм шиг надад амар гоё мэдрэмжийг өгдөг. Тэгээ тийм болохоор таад ингээд 10 жилээсээ амар гоё сайн найзтай ер нь болж үлддээ шүү. Тийм болохоор гоё зөв найз нөхөрлөлөө сонгоорой гэж ер нь хүсэж байна. За тэгээд энэний ардаас болохоор хэдүүлээ нөхөр ярэ. Тэгээд би бас дөнгөж 10 жилээ төгсөөд их сургуульд ороод тэгээд нөхөртөөгөө танилцаад үерхсэн. Тэгээд нэг юм ингээд таадад хэлэхэд хүн ерөн хин нэг шүүлтүргүүгээр эхлээд нэг хараад үзээсэй. Одоо ингээд найзчвэ ямар ч зүйл бэ гаднаас нь хараад шүүлтүргүүгээр эхлээд яг нөгөө нэг түрүүний хэлсэн дотор хүн чанар нь дотор хүн нь яг ямар хүн бэ гэдгийг нь ингээд таад харчих юм бол гаднах тийм одоо үзэмж ч гэдэм үү тиймэрхүү юм угаасаа нэг хүнд мэдрэгдэхэ болчт юм бэлээ. Хүн угаасаа энэ одоо энэ гадаад төрх бидний энэ хувцаж байгаа бүх зүйлс байнгын өөрчлөгдөөл явж идэг зүйл. Одоо хизээч буцаад би өчигдрийнхөө би болохгүй учраас байнгын өөрчлөгдөж идэг зүйлсэд битээ нэг ач холбогдол өгөөрэй. Хүний хамгийн гол өөрчлөгдөхгүй зүйл бол энэ дотор хүн буюу хүн чанар нь нөхгүй юу? Тэгэхээр яг хин нэгнтэй хүн чанарыг харж, зан аашийг харж нөхөрлөдөг, үерхдэг, найзалдаг байгаасаа гэж та хэдтэй хэлмээр байна. Миний хамгийн одоо ингээд зөв зүйл бол би мэрэгчлээ зөв сонгосон, найзуудаа зөв сонгосон. Тэгээд амьдралынхаа одоо нөхрийг зөв сонгосон. Тэгээд ийм болохоор одоо надад ямар ч асуудал гарч ирсэн гэсэн би нэг тийм амар юм бууж өгдөггүй гэх юм уу? Бусад зүйлсээс ингээд амар аз жаргалтай болохоор шүү дээ юм уу? Би ажлын хүртэл амар гоё аз жаргалтай байдаг заяа. Ингээд ядарч байгаа ч гэсэн би ингээд бүх зүйлсээс ядарч байгаагаас хүртэл ингээд кайф авч чаддаг. Тэгээ тийм болохоор та сонголтоо хамгийн хэцүү хийчих. Тэгээд ер нь амьдрал чи өөрөө цаашдаа ингээд урсаал явчихна заяа.